Сайн мэцхан уу. Тэгээд дараагийн яриагаараа ингээд та бүхэнд уулзч байгаа баяртай байна. Тэгээд энэ удаад би юу ярих вэ гэхлээр найз нөхдийн талаар ярмаар санагдлаа. Найз нөхөдүүд яг ямар ах хэвтэй вэ? Тэгээд яг бид нарт бага хахад одоо аав ээжүүд яг найзуудын талаар ямар мэдээлэл өгдөг байсан бэ гэдгийг би яг өөрийнхөө надад манай аав ээжүүд өгдөг байсан. Одоо жоохон том хүмүүс өгдөг байсан. Одоо зөвлөхөөг буруу юм шиг байсан байна гэдгийг би одоо өөрийнхөө ойлголтоор би та бүхэнд тайлбарлах гэж хичээе. За тэгээд эхлээд ярих бол намайг бага хот бол манай аав ээж нар бол тэгж л ярьдаг байсан юм л та. За чи явж чи ингээл найзуудтай гаялах ингээл би багтаа бол үгүйс найзуудтайгаа амар нийлдэг байсан. Баян найзуудтайгаа хамт явдаг, найзуудтай баян хондог тийм хөлт байсан. Тэгээд тэгж явж байхад бол манай аав ээж бол тэгж хэлдэг байсан. За чи бол угаасаа найзууд ялах юм. Тэр хин одоо тэр найз чинь өгчвөл чи дагаад өгөх үү гэх мэтчлэн. Эсвэл би өөдөө жил амьдралаа. Гэхдээ найзууд бол бүгд худал. Цагаа тулахад хинч байдгүй. Мэдгүй гэх жишээний. Тийм үү. За тэгээд тиймэрхүү төрлийн нэг юмнуудыг бол ярьдаг. Тэгээд найзууд бол худлаа хэрэгтэй үед байдгүй. Цагаа тулахаар бүгдээрээ алга болчдөг. Тэгэл нэг тиймэрхүү юмнууд манай аав ээж нар бол бас их ярьдаг л да. Тэгээ миний ойлголтоор бол тэрүүл зүгээр яг ингээд амар selfish үнцэг байгаад байгаа маа. Яалтчгүй. Тэг бидний яг эхлээд найз гэж ярьж эхлэхэд бид нар эхлээд ер нь бол ойлголт авах хэрэгтэй л дээ. Ер нь яг найз гэж ямар байх хэвтэй. Найз гэж ер нь яг хэнийг хэлдэг юм. Найзууд гэж яг орондоо ямар юм байх хэвтэй гэдгийг бид нар миний хувьд бол надад заагаагүй. Найзуудтайгаа зүгээр яг гоё цагийг өнгөрүүлээ. Найзуудтайгаа гоё хайрцан байц гэх. Яг нэг тиймэрхүү юмнуудыг бол яг хүмүүс хэлдэг. Гэхдээ яг 100% ойлгуулж одоо юу гэдэг юм бэ? Зөв мэдээллийг юм уу эсвэл зөв системд оруулах чаддгүй л дээ. Тэрнээс үүдээд одоо нөгөө нэг ийм асуудлууд гарч ирдэг л дээ яг найзууд донд. Яг одоо аав ээжүүдийн ярьсан шиг тийм үед нь тэр байгаагүй. Тэр үед нь энэ байгаагүй. Одоо нэг зовсон үед л найзууд гарч ирээл өстэй түш тулах хэрэгтэй юм шиг тийм ээ. Тэгээд янгууд яг найз тэнгүүд ихэвчлэн ингэ бодонгууд яг аав ээжний өнцгөөс бодох юм бол мэдээж яг тэр бодол яаж эхэлдэг вэ гэхээр яг 10 жилийг төгсөхдөө яг тийм бодлууд бол төрдгүй юм. Яг 10 жилийг төгсчхөөр найзууд яг өөр болж эхэлж байгаа юм шиг санагддیں۔ Яг ингээл уулзгийн гүц цаг нь болохгүй, уулзмааргүй юм шиг эсвэл нэг юм өөр найзуудтай болчоод надад цаг заваа гарахгүй ч байгаа юм шиг. За ийм асуудлууд одоо угаасаа туулагдж байгаа. Би ч гэсэн одоо сургуулаа төгссөн. Одоо манай найзууд 4-р курс мөс болж байна. Тэгээ ангуутал тэр чтэй алга болсон. Тэр ч тийм юм тэр зангаа харууллаа. Энэ ч ийм хүүхэд биш вэ. Би өстэй тэрийг буруу бодож ирсэн байна. Гэх мэтчлэн ийм юмнууд одоо надад бол одоо сонсогдож эхэлж байна. Манай бага ангитаа ингээд өстэй үүзээгүй нийлдэг байсан байна найзууд маань. За тийм ингээд том болонгууд ингээд өөрсдийнхөө юмнуудыг хийгээд ингээд явчихж байна. Тэнгүүд энэ угаасаа байгалийн одоо болох ёстой зүйл гэдгийг ойлгож эхлэх хэрэгтэй юм л да. Яагаад гэвэл бид нар бага бахтаа сургууль гэдэг зүйл байдаг байсан. За сургууль байнгут бид нар сургуулаас өөр хийх одоо сурхаас өөр хийх юмгүй шүү дээ бид нар чи. Ер нь бол яг сургуультай өглөө явлаа. Тэгээд өдөр сургуулаасаа ирлээ. Тэнгүүд бид нарын чөлөө цаг эхэлдэг. За чөлөө цаг эхлэнгүүд бид нар гэрийн даалгавар хийх эсвэл найзуудтайгаа тоглох гэсэн хоёр сонголт лээд. Яг залуу үед яг ингээд нэг 10 жил тахт бол яг тийм хоёр сонголт л ер нь ихэнхдээ байдаг. Нэг үл хичээлээ гэрийн даалгавраа хийх. За нэг үл гадуур явах. За нөгөө талаараа зарим өөр хүүхдүүд яг нийгмийн яг нэг хүүхдүүдийн нэг майнерууд нь болохоор яг тэр цөөнхүүд нь яаж л байгаа. Өөр яг ингээд хэрэгтэй ирээдүйд хэрэгтэй юмнууд яаж байгаа. Гэхдээ тэрүүл шүү дээ амар бага хувь, маш бага хувь зөв юм хийж байгаа. За тэгэнгүүтээ одоо зарим нь даалгавраа хийгээд, зарим нь гэрийн даалгавраа хийгээд, за тэгээд зарим нь тоглоод, тэнгуүтээ зарим нь за тоглолт дуусныхаа дараа гэрийн даалгавраа хийх хүмүүс байгаа. Даалгавраа хийчээ тоглох хүмүүс байгаа. За ийм одоо амьдралыг ингээд харангуут яг ингээд жижигэн ингээд дор бүр нэг хүмүүсийн ингээд амьдралууд өрнөж байгаа. Нэг нь гэрийн даалгавраа хийж байгаа, нөгөө нь гадуур тоглож байгаа гэх мэтчлэн. За тэгэхдээ ихэвчлэн хүүхдүүд ер нь бол нэг нэгний хараа явдаг байхгүй юу?
Ер нь ингээ яваал чи юу гэж гэртээ байгаа мó уулзах уу яах уу ийх үү. Манай түрээ дээр мөрөд гэл. Сургууль тараад манай хүн байхгүй. Яа ийм юмнууд бол ингээ болдог байгаа. За гэнт ажилтаа. За тэгэхээр тийм юм бол байгаад байгаа нь тэгээд одоо энийг за юун дээр явж. За тэгээд ер нь манай түрээ дээр гээд хүүхдүүд тэгээд уулзаад бол явдаг. Тэгээ уулзаад ингээд явж хагаад тэрэндээ үл амар тасчдаг байхгүй. Ягаад гэвэл 10 жилийн чинь яг ингээд за хүүхдүүд бол ер нь яг нэг гоё ингээд мининг за юу гэдэм яг ингээд гоё нөхөрлөлийг ингээд мэдэрч эхэлдэг үе нь бол нэг яг нэг дунд сургуулаа төгсөөд яг сүүлийн үеүүдээр л яг мэдэрч эхэлдэг. Яг тэр тухайн үе өөр залуу бага бахтай болохоор за нэг 7 молоо 5 мав 8 дугаар ангидууд ер нь л нэг жоохон conscious биш байдаг л да. Ер нь юу хийгээд байгаагаа мэдгүй, яагаад байгаагаа мэдгүй зөв ингээд урсгалаараа явдаг үеуд тэр үед байдаг. За тэгэнгүүт яг сургуулаа төгсөхийн алдаан дээр эрэнгүүт жоохон амьдралыг ойлгож эхэлдэг л дээ. Ер нь жоохон асуудлууд нь гарч ирнэ. Сургууль соёлоо төгсөх гээд ер нь жоохон ингээд амьдралын стресс гэдэг зүйлд одоо хөл тавьж эхэлж байгаа юм л да. За тэр үед бол тэгээд чи том байж гэр орноо цэвэрлэх гэдэг. Одоо иймэрхүү даалгавруудыг бол аав ээжүүд бол шаардаж эхэлдэг. Ягаад гэвэл хүүхдүүдэд том болчихоо. Тэгэнгүүтээ иймэрхүү юмнуудыг бол одоо ингээд орж эхэлдэг. Тэгээ ингэж авч жагаад за сургуулаа төгслөө тэд нар ингээд томорлоо. Тэгэнгүүт сургуулаа төгсөнгүүт хүүхдүүд өөр сургуулиудыг сонгодог. Тэгээд сургуулиудаас төгсөнгүүтээ өссөн сургууль руу ороод явчихгууд дахиад шинэ анги гэдэг зүйлийг одоо шинэ хамт олон гэдэг зүйлийг мэдэрч эхэлдэг байна. Өөр нэг community гэдэг зүйл явж байгаа. Бага хахад байсан community дахиад нэг өөр шинэ community. За шинэ community-д ороод ирэнгүүт дахиад шинэ хүн болдог байхгүй. Тэр хүмүүсийн тэр нийлцэн тэр анги дотор байгаа тэр нийлж байгаа хүүхдүүдийн чинь бодол чамд нөлөөлж эхэлнэ. За тэгээд нөгөөдхөөрөө чи хэрвээ бүр өөр ангиасаа ганцаархнаа өөр сургууль руу шилжээ тэр ангидаа ингээд таньдаг хүмүүс байхгүй гав ганцаархнаа шилжиж ороод шинэ ингэж харилцаа үүсгэж эхэлж байгаа бол чи бүр амархан өөрчлөгдөнө. Ягаад гэвэл чиний нөгөө хуучин тэр нийлдэг байсан хүмүүс чинь байхгүй нөгөө хуучны юмнууд нөгөө хадгалагдаж байдаг нөгөө daily нөгөө хийдэг байсан зүйлүүд чинь одоо өөрчлөгдөж эхэлнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр чи өөрөөр бодож өөрөөр сэтгэж чиний харах өнцгнүүд чинь өөрчлөгдөж эхэлнэ. Тэгэнгүүт харах өнцгнүүд чинь өөрчлөлт ирэнгүүт за нөгөө хуучин найзууд чинь гарах цагууд нь багасаал байна. Ягаад гэвэл чи тэр найзуудтайгаа уулзахын тулд заавал холбогдож тийм ээ. Заавал ингээд мессежээр утсаар ингээд чи одоо ингээд холбогдох хэрэгтэй болно. Тэнгүүд тэр болгонд чинь нөгөө хүмүүс чинь хариултыг чинь өгч чадахгүй. Ягаад гэвэл тэд нар чинь бас ажил хийж байгаа, юу яаж байгаа, сургууль сурж байгаа. Тэгээд тэр юуны чинь угаасаа ахлах сургуулийн юмнууд хичээлүүд чинь мэдээж 1 цаг 30 минут ордог. Тэгэл тэр болгонд жоохон ингээд уулзахад жоохон хэцүү болж эхэлдэг байхгүй. Тэрийг хүмүүс нэгнийгээ яг үндэ бүгдээрээ л адилхан яг хэцүү явж байгаа шүү дээ. Тгийгээ ойлгохгүй нэгэндээ бурууч хэлээд байхгүй. Очиста зав гаргасангүй. Өстө уулзмаар байвал завных л байд юм гэх мэтчлэн. Заавал нэг уулзахын төлөө ингээд ялраад байгаа байхгүй. Ялраад ингээд нэг заавал нэг юм харилцаа гэдэг зүйл ингээд яларч харилцаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг болиулах хэрэгтэй. Хүссэн үедээ уулзаад хүссэн үедээ яадаг бие бинийгаа ойлгодог. Өнөөдөр хин ирч чадахгүй юм шиг байна өөрхий завгүй байгаа юм шиг байна дараа уулзах байлгүй те тэгээд болоо. Хэрвээ нөгөө хүн чинь үнэхээр уулзаж чадахгүй 2-3 удаа уулзалтан дээр ирээгүй бол жоохон хэлээд үз. Чи ингээд ирч чадахгүй байгаа юм уу үнэхээр ирэхгүй ингээд яах гээд байгаа юм бэ? Үнэхээр ирэхийг хүсэхгүй байгаа бол заавал та нар нэг ингээд хүлэгдээд нэг яагаад хэрэг байхгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр хүн чинь өөр хүн болоод өөрийнх нь үзэл бодол нь тийм үү та нарыг харах үндэслэх ч юм уу тэр нь өөрчлөгдөөл ингээд явж байгааг нь нэг хэлбэр. Гэхдээ яг хөө тэр үл жоохон буруу л да бас ингээд багын найзуудтайгаа хаяада уулзаж авах нь зөв. Гэхдээ байнга уулзаад байдвал угаасаа чадахгүй юм байлээ. Яач ч бодсон. Тэгэхээр тэрийг ойлгох хэрэгтэй. Та нар өөрсдөө бид нар ингээд том болоод ажил гэдэг зүйл хийгээд сургууль гэдэг зүйлд суралцаад ингээд бид нар хөгжлийн юу хийж байгаа энэ дээр завгүй болж байгаа гэдгийг ойлго. Би чинь нэг чинь завгүй байгаа гэдгийг ойлго. Тийм болохоор хэрвээ уулзах гад ийм багын уулзалт хийх гээд эсвэл ингээд ийм юм хийх гээд байгаа бол тэрийг сайхан найзуудтайгаа сайхан ярилц. Тэгээ тэрийг ойлголц. Найз нь өнөдөр завгүй энэ өдөр ийм байна. Тэр өдөр тийм байна. За өнөдөр ийм үед уулзъя. Хоцоргоо яг тэр цагт хэдэн цагт шүү. Тэгээ ингээд янгууд бас харилцааны юуны асуудлууд бас явагдаад яг ингээд харилцаанд нөлөөлдөг жижиг сажиг юмнууд бас байгаа л та. Цаг баримтлах, тэнгуүтээ уулзчаад ими балаа юм ярих, ямар ч хэрэггүй нөгөө нэг өөр найзуудтайгаа ярьдаг хөвгчлөлтэй юмнуудаа ярих марих гэх мэтчлэн. Нөгөө найзуудынх нь ингээд
ярьдаг юмыг нөгөө найзууд нь сонсохгүй ч байт юм уу. Тэгээд тэнд нь юу яхаа мэдэхгүй нөгөө нэр хүнд нуунж. За иймэрхүү жижиг юмнууд бол амар болдог. Энийгээ бид нар одоо бүгдийг ингэж ойлголцох хэрэгтэй л байна л да. Тэгээд энэ бидний эргэн тойронд болдог жижиг зүйлүүдээс болоод одоо нэг нэгнийгээ ойлголтоо өөрчилмөргүй байна гэдэг зүйлийг ярмаар санагдсан юм аа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ нэг имжлэг маань ер нь л ингээд миний хувьд найз гэдэг зүйлээр ойлголтоо одоо ингээд илэрхийлж байна. Тэгээд энэ дээр миний толгой дотор зөндөө юм байгаа. Тэгээд яг одоогийн юун дээр ингэж гарч ирж байгаа нь бол ийм байна. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. 21 насны түүх баярлалаа.